Дэлхийн яагаад ийм гашуун гүнигтэй хоорондоо үзэн ядалтаар дүүрэн уур уцаар дүүрэн харилцаа хаагарсан ийм байдалтай байдаг вэ гэвэл бид нар өөрсдөө тэрдгээр зүйлсэд бүрэн автсан байгаа учраас тэг үе олон уруу таталтаас болоод хүмүүсийн нөхцөл байдал дархны хордлого, хар тамхи, архины донтолт, тар тамхины донтолт гэх мэт төрөл бүрийн донтолтуудын дотор автсан байгаа. Тэгээд хорон муу илүү хүчтэй болж байна. Үүнийг шийдвэрлэх гэж Бурхан ертөнцийн сүрээс өмнө өөрийнхөө төлөвлөгөөг зөвнөн хэлсэн байгаа. Тэрхүү Бурханы бэлдсэн байгаа тэр шийдвэрлэх арга нь зөвхөн түүн төвлөрдөг нэгний амьдрал хэрэгждэг. Эхлэл 3:15 дахь тэр үг Ром номын 16-гийн 25-тай холбогдсон хэлэхдээ тэр Есүс Христийн миний сайн мэдээ болох Есүс Христийг тунхаглах нь их ертөнцийн суурьаас өмнө амлагдсан байсан гэсэн байна. Ром 16-гийн 25. Тиймээс мөнхийн Бурханы хүн нь Бурханы тушаалуудыг дагдаг учраас бүхий л дахилч нарын зүнч нараар тэмдэглүүлэн зөвнөгдсөн байгаа тэр үг нь тийм нэгний амьдралд хэрэгждэг хийгээд тийхүү сэргэлтийн түүх бий болдог. Тиймээс энэхүү нууцсын илчлэлтийг хайн явагчд нь Бурханы өгсөн байгаа сайн мэдээний улмаас илүү бат бөх болгогддог. Ром 16-гийн 26. Ром 16-гийн 27 дээр ийм хүний дээр мөнхөд Есүс Христийн алдар хамт байдаг. Үхлийг хуглан өхөксдийн дундаас амилсан тэр Есүс бол Христ Бурхан мөн гэсэн үг юм. Одоо амьдлалтын эзэн Есүс бол Христ Месиа зөвхөн тэр эзнийг л даган явахтан. Хичнээн энэ дэлхий дээр мундаг пастор байлаач тэр пастор хизээч Христ биш шүү дээ. Тиймээс хүмүүр Христийг дагахтун Христийг даган яв гуйлахын тулд асуудлууд бий болж байгаа. Тиймээс хүмүүсийн одоо хийсэн байгаа асуудлаас болж итгэлээс холдож байгаа нэгэн болвол одоохондоо Христийг дагаагүй нэгэн мөн гэсэн үг юм. Биднийг нуран хугарах бүрд дахин босгодог нэгэн бол Христ Бурхан. Тиймээс Христ гэдэг тэр Бурхан бол төгс дахилч юм. Бидний гэмнүглийн төлөө бүхий л асуудлыг өөр дээрээ авсан тул цаашид сорилтонд оролгүй, уруу татагдалгүй, цөхрөн гутралгүй, бүдэрч уналгүй, зөвхөн Христийг дагаад урагшлагтун. Тэр нэрийг дуудах үед бид бэлхэм дүрнээр өрөөгдөд зогсохгүйгээр айдас санаа зовлт ирэх үед зүгээр тас бариад тэр айдас санаа зовлтыг гიშгэхэд болно. Харанхуйн гүн гүнзгий ёроолт эсвэл давлгаалах хар давлгаан дундаж
Тэгээ Есүс Христ бидэнд үргэлж хизээд гэрлийг тусгадаг амьд оршигч бурхан юм. Тиймээс ямар ч пастор, ямар ч чуулганд түшиглэлгүйгээр бурхан бидэнд өгсөн Есүс Христэд дэдэл түшиглэхгүй юм бол эртний могой сатан бүх дэлхийг хагаралж хүргэгч Есүсэл түшиглэх юм бол бид сатаны ажлыг нурааж богоон толгойг бэсгэшгэж чадна. Тиймээс бид Есүс бол Христ амьлалт дахин амьлалт зам үнэн хүмүүс Есүс Христ гэдэг тэр нэрийг яагаад дууддаггүй вэ гэвэл Эхлэл 3 дугаар бүлэг дээс эхлэлтэй төрөлхийн гэм нүгэл дотроо хориотой байгаа учраас юм. Бид Есүс Христээс өөр үгүй гэдэг тэр байдалтай болъё гэвэл миний бие бодол санааг гэм нүгэл хүлсэн байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч түүнийгээ гаргаж тавьж гэмээн эдгээр асуудал шийдвэрлэгдэх болно. Тэгж ийж бид үхлийн эрх мэдэл, гэм нүглийн эрх мэдэл, сатаны эрх мэдлийг нурааж эхэлдэг. Тиймээс би бол өнөөдөр ч Есүс бол Христ зөвхөн тэр нэрээр л амьдрах болно. Ийхүү тунхаглах юм бол харанхуйн хүч чадал нуран унах болно. Тийхүү Христэд тулгуурлахгүй байсан, хүн тулгуурладаг байсан үл итгэл минь нуран болох болно. Хүн хэрвээ хүнд найдаж эхлэх юм бол бүхий л хүнтэй харилцаа л нурж харилцан бие бинийгаа үзэн ядахаас өөр үр дүн гарахгүй. Харин Христ бурханд та түшиглэн итгэх юм бол бүх зүйл боломжтой болох ерөөлийн зам эхэлдэг. Тиймээс би бол Христ гэдэг тэр нэрээр гэр бүлээ амьтай болгож цаг үеэ амьдарч байгаа үеэдээ амийг дамжуулж үндэс угсаагаа улс үндэснээ амьтай болгож бүх дэлхийд амийг тараах энэ цаг үеийнхээ гол дүр нь мөн. Тиймээс Есүс бол Христ амьд оршигч тэр бурхан үргэлж биднийг дууддаг. Еврей намын 13:8 дээр Есүс Христ бол өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэвээрээ. Тэрээр биднийг үргэлж сэргээдэг, үргэлж биднийг өрөөж, үргэлж бүдэн дээр гэрлээ тусгадаг тэр бурхан эзэн юм. Тиймээс Эхлэл 3:15 дамлагдсан байгаа Есүс Христтэй нэгнийг Бурханых эзнийх Яховагийнх гэж хэлдэг. Исая намын 43:1 дээр бид бурханаар хоригдсон, бурхан дотор хоригдсон хүмүүс. Амлалтын үгийг хүлээж авсан учраас та цаашид айн чичирдэг оршихуй биш. Эхлэл 3:15-ыг амлалтаар тунхаглагч бурхан таныг аварсан. Биднийг бурханаар аврагсан хүмүүс бид. Бүтээгч бурхан сонгоод дуудсан тул та бүтээгч бурханы хүүхэд болсон. Ийм үгийг сонсох юм бол миний бие минь бүр ингэж баярлан хөтэлдэг байгаа.
ийм амийн үг тунхаглахад бидний зүрх яагаад хөдөлдөггүй юм бол тэр хэмжээнд бид дэлхийн ёс жаягийг дагаад тэр эртгийн ёс жаяыг бидний дотор гүнзгий суурилсан байгаа учраас юм. За бурхнаас ирсэн бэлэг байна. Дуу юм байна, магтан дуу. За нэг дуучин байгаа. Хамт гарч ирэхээр хамт багтан дуулъя. За тэр эзэн явсан өдөр. Тэр эзэн явсан өдөр ариун сүнс бидэнд ирсэн. Хайр минь, дэргэд минь, хууль сэлэх мэд дөхөн ирнэ. Есүс эзэн надад өгсөн тэр ивэлийн хүч чадлаар би одоо борон тусал мэд түүний хайрын дотор автнаа. Есүс бол Христ эзэн. Тэр миний аврагч бурхан. Ариун сүнсний салхи дэргэд минь тогтноо. Өвөр сэтгэл минь айхайдас үгүй. Үргэлж эзэн дэргэд минь оршноо. 우리 주원이는 트로트 좀 알려주세요. 가수로 좀. Харанхуйн дунд байсан намайг гэрэл рүү та дуудсан. Ариун сүнс дэргэд минь ирээд халуун дулаанаар намайг тавьсан. Одоо сэтгэл минь амгалан тэр хайрыг би аваад бүх айдас минь аслан одож би их эзэнтэйгээ хамт хур бороо мэд буун ирсэн тэр хайранд сэтгэл минь уусан шингэн. Хууль салхи мэд ирэх ариун сүнс сэтгэл минь оршно. Есүс бол Христ эзэн. Тэр миний аврагч бурхан. Ариун сүнсний салхи дэргэд минь тогтно. Үргэлж сэтгэл минь айхайдас үгүй. Үргэлж эзэн дэргэд минь оршно. Ариун сүнс дотор минь оршно.
За манай Жуан юм баг наснасаа тэг магтаал дуртай байна гэдэг нь үнэхээр ирээдүйн ямар их ирээдүйн ямар их гэрэлтэй байх бол бидний Есүс энэ дэлхий дээр ирээд бидний бие доторх хорон бузар сүнс байгаа гэдгийг хэлж тэр харанхуй сүнс түүний биенээс гар гэж тушаасан нь ариун сүнсний тэмдэглэн үлдээсэн үг юм. Тиймээс Марк 1:23-аас 27-г харвал тэр чөтгөрт эзэмдүүлсэн нэгэнд Бурхан өөрөө очоод тэр чөтгөрт эзэмдүүлсэн нэгнийг эмчилсэн байгаа хэсэг гардаг. Есүс ариун сүнсэнд удирдуулаад үйлчлэл нь эхлэх үед синагогт орсон гэж байна үйлчлэл нь. Анхны үйлчлэлүүдийнх нь нэг нь синагог буюу тэг мөргөлийн газар. Тэр үед тэнд бузар сүнстэй хүмүүс байсан байгаа. Тэгээ Есүс Христ гэдэг энэ үнний талаар ярихгүй зүгээр л орилж хашгирсан жөтгөрс эзэмдүүлсэн хүмүүс тухайн үеийн мөргөлийн газар дотор, чуулган дотор байна гэсэн үг. Сайн мэдээний үгийн амлалт бидний бие дотор байхгүй юм бол бидний биеийн дотор бузар сүнс ажилдаг. 24 дугаар эшлэл дээрээс харах юм бол Марк номын 1:24-өөс харах юм бол бузар сүнс Есүсийг хэн бэ гэдгийг мэддэг байсан тухай гарч байгаа. Гэхдээ тэр Есүс хэн бэ гэдгийг бузар сүнс мэдэж байгаа. Гэхдээ Есүсээс үнэхээр айж байгаа. Тэр оршихуй бол бузар сүнс гэдгийг бид нар Марк номын 1:24-өөс харж болно. Тэгээ бидний амнаас эсвэл бидний сүнснээс Есүс Христийг тунхаглах үг гарч чадахгүй байна гэвэл бидний дотор аль хэдийн бузар сүнс тэр нэрийг л тунхаглуулахгүй байх бүх зүйлийг хийж байгаагийн илрэл юм. Сатаны эрх мэдлийг хүчгүй болгох чадалтай тэр Христ Бурханаас энэ чөтгөрүүд хэрхэн айж байгаа вэ гэдгийг бид эдгээр хэсгээс харж болох юм. Марк номын 1:24 дээр чөтгөрүүд Есүс тандаж хэлэхдээ та бид хоёр ямар хамаа байгаа юм бэ гэж байна. Юу гэсэн үг вэ гэвэл чөтгөрийн хувьд Есүс хэрэггүй гэж хэлж байгаа гэсэн үг. Би Есүс Христ гэдэг тэр нэр нь би дургүй би эсэргүүцэж байна гэсэн тэр дуу хоолойгоор тэд урилж байна. Чуулган дотор орчхоод та биднийг мөхөөхөөр ирсэн юм уу? Мэдэж байгаа штэ. Тэг хүндрэлтний дотор эхнээсээ байсан хормоо нэгэн аль хэдийн өөрөө мэдэж байгаа. Бидний дотроос занах хийлдэг. Бидний өнөөдөрч ингээд ямар ч ам өгдөггүй хоосон дэми ингээд нохоо хуцах мэд тэр үгсүүдийг яриулдаг тэр хормоо нэгнийг сүрүүлэхээр мөхөөхөөр ирсэн нэгэн бол Есүс Христ. Тэд өөрсдөө хэлж байна шүү дээ. Тэр чөтгөрөөд Есүс тандаад би таныг Бурхны ариун нэгэн гэдгийг мэднэ. Та биднийг мөхөөхөөр ирсэн юм уу? Дахь эшлэл Марк 1:25. Есүс харин тэвнд тандаад тэгээ дуугай байгсан байгаа. Дуугай бай энэ хүнээс гар гэж мөр сүнсэн тушаасан. Тэгээ үүнийг бид хийж чадахуйц боломжийг олгодог. Бурхны хүч чадал бол Есүс Христ гэдэг тэр нэр юм.
яагаад одоо хосууд амьдарч байгаа дараад нь хоорондоо өртөн дайсан болдог юм бэ? Бузар сүнсийг өөрийнхөө биенээс хоосон тэ ингэж үглээ яншаа үхлийн хороор ярьдаг энэ хэлээр ярьдаг энэ миний дотор байгаа 21-ийг өөрөөсөө зайлуулахгүй, хөөн зайлуулах сүнслэг тэмцэл хийхгүй байгаагийн улмаас юм. Өнөөдөр үнэхээр асар олон чуулганууд энэ сүнслэг тэмцлийг хийхгүй байна. Тэгээд нэг тэнгэр элч шиг элит дүр төрхтөө итгэдэг дүр төрхтөө итгээд өрөөгдөж байгаа юм шиг, Бурхны хүүхэд юм шиг тэр байдалтай харагддаг байгаач тэр нүүрнийх нь цаанд алдагдсан байгаа өөрийнх нь доторх жинхэнэ өрнөж байгаа зүйлийг хизээч өөрөөсөө гаргаж хаях талаар боддоггүй. Харин ч илүү яаж гүнзгий нууж дарах вэ гэж боддог. Энэхүү 21-ийг харин бидний дотроос цугран гаргахын тулд Есүс үхээд амьдсан биш гэж юу. Тиймээс амьдлтын эзэн Есүс Христ бидний биеийн дотор суйрлуулагдж байж гэмээн Матай номын 12-ын 28-29-р ишлэлийг бид тунхаглаж чадах юм. Матай 12:28, 29. Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд чөтгөрүүдийг хөөн зайлуулах юм бол тэнд Бурхны хаанчлал оршин тогтноо гэсэн байна. Тэгээ Есүс Христ үхээд амьлаад тэнгэрт өргөгдсөний дараагаар ариун сүнс ирэх хийгээд тэр ариун сүнсний хүч чадлыг өмсөж чөтгөрүүдийг хөөн зайлуулах үед Бурхны хаанчлал бидний дотор оршин тогтнох юм. Тиймээс дэлхийн илгээлтийн замыг хааж байгаа хүчтэй нэгнийг сөхрүүлнэ. Есүс бол Христ бүх асуудал дууссан. Энэхүү итгэлийг хүчиж чадахгүй байгаа хүчтэй нэгэн бидний дотор тэг бүр ингэж бүрэн суйрлагдсан байгаа. Тиймээс өөрийн биеийн дотор Христийн сүнс, амьдлтын сүнсийг таны биед оруулахын тулд үхсдийн дундаас Бурхны хүү амьдсан. Есүс бол Христ. Тэ үнэхээр сэтгэл дүүрэн дуудахтун. Тэ түүний нэрийг дуудах хэрээрээ бидний оюун санаа цэвэршиж, салгах чадвар илүү одоо цэлмэг, эрүүл болж улс орныхаа төлөөх сонголтуудаач бид эрүүл ухаан дотор хийдэг. Цаашид хоосон дэмий үзэл бодол дотор авталгүй улс орноо бодож, хойч үе бодож улс орноо хайрладаг удирдах чимбэ гэдгийг зөв таньж харан шийдвэр гаргах болтугай гэж хүсэж байна. 6 сарын 3 буюу 92 дахь өдөр Солонгосын ерөнхийлөгчийн нөхөн сонгуул болох болно. Тэг өнгөрснөөсөө айгаад чичрээд өөрийнхөө тэр одоо хэмжээгээр хүмүүсийг битгий хараач. Өөрийгөө зүвт гэж боддог нэгэн Бурхан үгийн нэгэн учраас бардам нэгэн хийгээд бусдыг үхэл төрүүлдэг нэгэн болдог. Тэгээ та бүхний пастор болох би яагаад та нарыг хайрладаг вэ гэхлээр би өөрөө үе олон гэм нүглийг үйлцсэн учраас сэтгэлээрээ үйлцсэн гэм нүгэл бодол санаагаараа үйлцсэн гэм нүгэл. Тэ ямар ч гинэн томоогүй тэр төрсгөөтөл дундаа
бусдын эд хөрөнгийг эвдэж байсан тэр гэм нүгэл. За ямар ч жижиг сажиг олон тийм хууль зөрчсөн одоо үйлслүүдээсээ болоод маш их олон одоо хүнд хэцүү дүүг туулж байгаад би яагаад надад ийм дандаа хүнд хэцүү юм ирж би яагаад ийм харанхуй дотор байнга амьдрах ёстой юм бэ гэж уйлж дуулж байсан өдрүүд байлаа. Хүний амьдралд яагаад зовлон зүдгүүр нь дуустдаггүй юм бэ? Хүний амьдралын энэ бүх ил цаг үе яагаад тэр чигээрээ гаслан гашуудал тийм зүрхийг минь хуваах мэт өвдөлтүүд байдаг юм бэ? Тэр үед тэ асуусан үе олон тэ шаналлын асуултууд минь сайн мэдээний үр болоод тэгээд магтаалын дуу болж миний дотроос гарч байгаа. Тэгээд би дандаа хагарч гэмтэж нуурж тэг бүгд сүрсэн байсан ч гэсэн тэр амьдрал дотор минь тэгэхээр 3.15 дамлагдсан байгаа тэр амлалт нь тэг гэм нүгэлтнийг авардаг гэдгийг сурсан юм. Тэг бид бол зөв чуулган бол тэг зөвхт хүмүүсийн цуглардаг газар биш харин гэм нүгэлтнүүдийн цуглардаг газар учраас би гэм нүгэлттэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд та хэрвээ энэ чуулганд ирсэн бол тэр гэм нүгэл үхлийн минь сүдэр дотор намайг барьж хизээч тэр тойргоос сууран гарахгүй байдалд хүргэж байсан бузар сүнс яг одоо Есүс Христийн нэрээр миний дотор нуран унж надаас салгагдах болтугай. Би бол Христээр дуудагдсан Христийн хүн хэмээн тунхаглах тэр итгэл таны дотор байх болтугай. За өнөөдөр ариун зоогийн ёслол барих өдөр байгаа. Өнөөдөр үнэхээр тэр итгэлийн магтаалыг өргөнгөө ариун зургийн ёслолд оролцож тэг бүх сүнснийх нь гүн гүнзгий газар хүртэл эмчлэгдсэн өдөр байх болтугай гэж юрууч байна. Хагарч, нуурж, эмтэрсэн сэтгэл минь бардам хийгээд бахархал дотроо замаа алдаж төөрөлдсөн би. Сүрлийнхаа зам дээр хөлөг гараад хичлэн байж үл итгэлийн сүдэр дор тэнэж төрсэн амьдрал минь. Эмэгтэй удам Христ Есүс дэлхийд иржээ. Намайг аврахаар тэр загалмайг үүссэн. Үхлийн өрхнөөс намайг гаргахаар Христ бурхан миний эзэн болсон. Одоо хүний хуулийн тэр шийтгэл болон хуулийн орхин дотор сатааны хурамч үгэнд автаж гангасан би. Тэг хуутал хуурмаг хувиа бодолцсон үзэл дотроо сангасан би Христийн хайраар дахин амьдарсан.
Эмэгтэй өрөөдөн болох Христ иржээ. Намайг аврахаар загалмайг үүрсэн. Үхлийн өрхөн дотроос намайг амьлуулахаар Христ миний эзэн болсон. Ариун сүнсний гал миний дотор шатан байна. Шинэ аймыг аваад одоо би дахин бослоо. Одоо эзний дотор би байна. Авралын замаар надтай хамт алхана. Есүс бол Христ миний мөнхийн эзэн. Та бүхний хүүхдүүд одоо ач нар ч гэсэн Христ гэдэг тэр нэрэнд одоо дотор жарган цэнгэж хөөрөн баясах тэр өдөр ирсэн байна. Хүний дотроос одоо тэр бузар зүйлс нь гарах үед тэвдгээр зүйлсүүд бий болдог. Харин үгүй бол эцэст нь тэгээд одоо яг л нэг чөтгөрт эзэмзүүлээд ийм татгуунан сарвалцах тийм байдалд ордог байгаа. Тиймээс 7 чөтгөрт автсан байсан Магдалийн Мария дээр амьлалтын эзэн ирснээр хожим тэг амьлалтын эзнийг гэрчилдэг тийм нэгэн болсон талаарх гэрчлэл өнөөдрийн бидний уншсан байгаа Библийн одоо гол хэсэг дээр гарч байгаа. Тиймээс Есүс Христ гэдэг энэхүү тунхаглал, энэхүү эрх мэдэл нь сатаны ажлыг хүчгүй болгодог. Сатаны одоо тэр ажлын хүчийг сулруулдаг нууц юм. Тиймээс би одоо цаашид гим нүглийн боол биш гэдгээ тунхаглал гэж Бурхны хөө өгсөний дундаас амилсан юм. Энэ өдөр олон чуулганууд одоо ч өөртөө гим нүгэлтэй гисээр байгаа. Чуулганд явж байгаа хүмүүс. Тэгм болохоор бид бузар сүнсээ чи зайл гэж хэлдэг. Эхлэл 3:15 дээр хамлагдсан байгаа Месиа Христ та нарын өнгөрсөн одоо ирээдүйг аль хэдийн шийдвэрлсэн нэгэн мөн. Үүнийг авралын ажлын доторх сайн мэдээ гэж хэлдэг. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийг тусмаар бид бүх зүйл нь бүтэмжтэй болох, ерөөл бүх бүл нь бүтэмжтэй болох, хариулт бүх зүйл нь бүтэмжтэй болох тэр залбирал дотор байна. Ром номын 8:14 дээр гардагчлан бид амьлалтын сүнсний дотор байгаа учраас тэр Бурхны амьлалтын сүнсийг авсан хүмүүсийг Бурхны хүүхэд гэж нэрлэдэг. Бурхны сүнс бол Есүс Христ гэдэг тэр нэрээр ирсэн учраас тэр нэрээр өөртөөгөө сүнслэг тэмцэл хийн. Тэгээд өөртөө хэл. Чи бол Бурхны хүүхэд. Өөрийнхөө дотор хорон мөхөн зайлуулахгүй юм бол бидний доторх тэр муу сүнс үргэлж чи гим нүгэлтэн л гэж хэлнэ. Чи одоо ягаачгүй байна. Тэ чи одоо буруу байна. Чам шиг ийм хүн бол хог новш. Чи бүтлгүүтээс чаргагүй, чи харагдахаас чаргагүй.
Бузар сүнс бидний биеийн дотор ийхүү хашгирч байна. Бидний эд эсээр тэр муур сүнс ийхүү хашгирч байгаа учраас та одоо хүртэл босохгүй хэвцээр байна. Тэгэхдээ сүүлийн үедээ амиа хорсон л гэх юм бол Христ итгэгч нар байгаад байгаа. Тэг гим нүглийн эрх мэдэл миний дотроос үгүй чи болохгүй, чи бүтэхгүй, чи явахгүй гэд хашгираад байгаа учраас эцсийн сонголт нь амиа орлолт болж байгаа. Амьдралтын эзэн Христийг мэдэхгүй улмаас өөрийнхөө амьдралд ийм үнэхээр асар том гай зовлон хурааж байна. Тэгээ бид нар амьдралтыг сүнслэг үннийг мэдэхгүй улмаасаа мэдэхгүйгээр зүгээр л нэгтэй нэг юм хоёрын хооронд Библийн хичээл сураад яахаа мэдэхгүй байдал дотор гацалгүйгээр зүгээр Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатана зайл ариун сүнсийн дүүргэлт дэлхийн илгээлт гэсэн энэхүү итгэлийн үчил дотроо байх тун. Тэг пастор ингээл байж байгаа юм бол хоол хундтай битээгээ байх юм. Үгүй тэрнээс ч илүү их зүйлэр нь. Та нар жаргахыг харахтаа тэр жаргах нарнаас цааших таатах тэр мөнхийн аянд би явж байна гэдэг тэр мэдрэмжийг та мэдрэх болно. Ром 8:15. Бурхны сүнстэй нэгэн, Бурхнаа удирдуулдаг нэгэн, сатантай сүнслэг тэмцэл хийдэг нэгэн, өрчлөлийн сүнсийг хүлээж авсан хийгээд цаашаад Бурхныг аав эцэг гэж дууддаг. Түүнд харин айдсын сүнс буюу боолын сүнс өгөгдөөгүй гэсэн байгаа. Тэгээ Бурхны хүүхэд бол бүх асуудал дууссан л гин штэ. Одоо хүртэл сэтгэлдээ зөрчилтэй байгаа бол Бурхны хүүхэд биш байлгүй. Тэгээ Бурхан өөрийнхөө хүмүүст энэ ертөнд сансар огторгүй дэлхийг бүтээж өгсөн нэгэн биднийг мөнхөс сүрэхгүй байхаар загалмайн үхлийг бидний өмнөөс туулаад үхлээс амьлаад тэрхүү Христийн сүнсийг бидний биеийн дотор илгээж үхлийн эрх мэдэл, гим нүглийн эрх мэдэл, сатаны тамийн эрх мэдлийг дураах үед чи амьдрах болно гэдэг үгийг өгсөн. Тиймээс Христтэй байгаа чи цаашид сатан дотор эрэгдэлгүй, сатан болчлогдох шалтгаанч үгүй хэмээн тунхагл. Амьдрал биднийг тунхаглах боломжийг амьдрал бидэнд өгдөг. Христийн сүнсээр дамжуулан. Лук 13:16 одоо бидний холсон. Сатан хүлэгдсэн байсан гэж байгаа штэ. Би сатаны хүлээснээс тайлдаг нэгэн гэсэн байгаа. Сайн мэдээний 4 номонд тэмдэглэгдсэн байсан тэр Бурхан одоо ариун сүнсээрээ өөрт нь итгэгч нартай хамт оршин байна. Тиймээс бид ганцаараа одоо алхдаггүй тэр зам дээр зогсож байна. Бид ганцаараа алхдаггүй. Гим нүгэл болон үхлийн хуулийг Есүс Христ загалмай дээр аль хэдийн шийдвэрлсэн учраас айдас ирэх болгоно та хэлээ би Христтэй хамт. За хамт нэг Магтан дууны хамгийн эхний хэсгийг дуулцгаая. Хамтаа одоо би ганцаар явдаггүй тэр зам. Голготын толгойд дээрх тэр
Галгаатын загалмай дээрх тэр хайрыг улмаас юм. Дэргэд минь хамт оршигч. Түүний хайр дотор минь амьд оршино. Түүнийг мөрөөдөж, зүүдэлж түүний тэр зөвнөлийн үгсийг би уруулдаа байлгана. Ариун сүнсэд үргэлтийг өгнө гэсэн амлалтын дотор тэрээр үхлийн хүчийг тайлсан тул шинэ амийн дотор би амьдрна. Есүсийн хайр тэр хайрын улмаас шинэ амийн дотор би амьдрна. Та бол огтхонч ганцаараа алхдаггүй нэгэн юм. Есүс бол Христ. Тэгээд хатаас ирсэн нэг дагалдагч байгаа юм байна л да. Би нэрийг нь Даниэл гээд өгсөн байгаа. Ингээл царайг анхаарахад бүр ингээд нэг тийм гомдол санал үзэн ядалтаар дүүрэн байсан ч гэсэндээ Христ орсны дараагаар хичнээн өөрчлөгдсөн байна. Тэгээ Есүс үнэхээр гарцаа өөр хэлсэн байгаа. Түүний дотроос байгаа хорон сүнсээ чи гар гэж. Тэрүүн бид нар Лук намын 13-16 дээр гарч байгаачлан тэр Есүс 18 жилийн туршид сатан түлээстэй байсан эмэгтэй дотроос сатаныг хөөсөн байгаа. За Матай намын 28:18 Есүс тэдэнд ойртон ирээд тэнгэр хийгээд газар дээр хэрэг мэдлийг надад өгсөн гэсэн байна. Би Есүс Христ гэдэг тэр эрх мэдлийг та нарт өгөхийн тулд энэ дэлхий дээр ирээд би үхлийг туулаад үхлээс амилсан хийгээд би дахин ирэх хүртэл миний энэ эрх мэдлийг та нар хэрэглэе гэж. Тэгээ газрын хязгаар хүртэл би та нартай хамт байх болно. Өөрийнхөө доторх хорон муу хүч чадлыг хөөж байгаа эсэхийг би харах болно гэж. Тиймээс Лук номын 17-21 дээр хэлэхдээ Бурхны хаанчлал энд эсвэл тэнд байна гэж хэлдэг юм бишээ гэж байгаа. Та нарын дотор байна. Тиймээс бид тэг ингэж юм гомдлож, гоншголонтлож юм татгансан амьдралаар амьдардаггүй. Цуглаанд явдаг хүмүүс хүнд амьдлуулж мэдэхгүй юм байж аж. Амьдлалтын эзэн хэн билээ? Эзэн бол Христ. Амьд оршигч Бурхны хүн. Амьдлалт
Христийг мэддэг нэг нь л энэхүү итгэлийн үчлийг хэлдэг. Амьдралын эзэнтэй хамт оршигч нэг нь л эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүү мөн хэмээн хэлдэг. Амьдралын эзнийг одоо мэдэлгүйгээр хэлэгч нь Сатаны зарлага төдий юм. 분명히 베드로에게 주는 그리스도로 살아계신 하나님을 절대 말하지 말라고 했어요. 부활의 주가 확인될 때까지는 말하지. 이거 떠버리고 다니다가 대망신이 결국은 하나님을 부인하는 자가 되고 하나님을 저주하는 Матай 5:20-23 дээр эзэн бол Христ амьд оршиж Бурхны хүү мөн гэж хэлсэн байгаа. Петрт үүнийг битгий хэндэж хэлээ гэж хэлсэн үе байсан байгаа. Харин Петр өөрөө ойлгоогүй зүйлсээ ярьж явж байгаа. Дараад нь хүний зүйлсийг бодож ноосоо болоод сатан гэж хэлэгдэх тэр хэмжээнд хүртэл хүрсэн байгаа. Чи Бурхныхыг бодохгүй харин хүний ажлыг л боддог гэж Есүс хэлсэн байна. Тэгээ үнэхээр тэ сатаны ажлыг юу вэ гэдгийг мэддэг байгаа нэгэн хоол идэх юм өгөөч, хоол өгөөч, ийм тийм юм өгөөч гэж хэлдэггүй байгаа. 이제부터 여러분이 살아남으려면 뭔가 여러분 몸에서 소리가 Бидний биеийн дотроос үргэлж нэг сонсогдог. Амьдрах гэж буу оролт гинэ. Би үхээд миний дотор Христ амьдрах хад болно. 그러면 계속 주시니까 대신하여 다 이루어갔습니다. 오늘 지금 이 여자들이 우리 예수님이 죽었는데 우리 이제 사흘이 되어서 그 시체를 가져다가 제대로 이제 장사를 제대로 지내야 되는데 어떻게 하면 좋지? Өнөөдрийн Библийн хэсэг дээр Есүс алмайд цовцсны дараагаар эмэгтэйчүүд одоо Есүсийг зүгээр нэг булшин даваачаа хийсэн одоо яах вэ маах вэ үнэрт нь түрхэх хэрэгтэй юмсан энтер гэсэн гээд тэгээ том чулууг нь үүднийх нь том чулууг одоо яаж зайлуулах вэ гэх мэтчлэн үе олон санаа зовлтуудаа тэрвэрэд Есүсийн бош руу ирж байгаа. Харин Бурхан аль хэдийн төвхлээс амилсан. Тэг шашинлаг Бурханд итгэлгүйгээр миний төлөө ирсэн байгаа. Намайг аврахаар ирсэн. Эхлэл 3:15 дамлагсан. Тэр Бурханд итгэх тун. Үйлс номын Эгоигээс гарч номын 14-13-аас тэгээ бид нар Бурхан хинбэ гэдэг талаар тодорхой харуулдаг байгаа. Египтээс гарсан номын 14-13-аас хойш харцгаая. Мосе ард түмэнд бүү бат зогсож эзний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хизэж харахгүй.
За 14 дугаар эшлэл. Эзэн Бурхан одоо Яхова та нарыг аврахаар ирсэн тэр эзэн та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай. Тэр бидний төлөө үхэгсдийг амьлуулж бидний төлөө өвчтөе нэг эдгэж бидний төлөө хоол хүнсийг ч өгч бидний төлөө одоо ч үргэлжид хамт оршдог. Үнэхээр өгөөч эзэн өгөөч муу өгөөч гэж гуйлгацлаадаг тийм бурханд итгэлгүй. Тэгээ үнэхээр хангадаг тэр бурханд итгэх болтгоо гэж хүсэж байна. Цаашид амьдрахыг хүсвэл хэнийг нэг алж чи өөрөө яал гэдэг тэр мессежийг энэ нийгэм бидэнд байнга өгдөг. Тэгээ бүгд ялах гэж оролддог. 이제부터 여러분이 살아남으려고 한다면 여러분 안에 있는 그 더러운 놈이 뭐라고 그러는지 아세요? 속이야 사람을 자꾸 속이라고 합니다. 그래서 서로 속고 속이다가 원수 맺는 거잖아요. Тэгээд бидний дотор байгаа хормоныг үргэлж хуурамч зүйлсүүдийг яруулдаг. Тэгэл бинийгаа ээлжилж хурсаар агаа тэгээ бидний хүмүүс хоорондоо харилцаад эвдэрдэг. Миний Есүс Христосийн дотор миний дотор байгаа бузар муу зүйлээ чи зайл. Бидний дотор байгаа хормоныг үргэлж дээшлэл гэдэг байгаа. Эцэс төгсгөлгүй. Тэглээ дээшлээ гарлаа гэд хоосрлыг л мэдрэн огтхон ч сүнслэг утга учир гэж үгүй. Эзэн бол Христ амьд оршигч Бурхны хүмүүс. Бариана Симона чи өрөөлтөө явсан байгаа тий. Одоо бүтээгч Бурхан чамайг хариуцснаа гэсэн үг. Мах болон цусаар энэ хүнийхээ бодлоор дуудмар санагдаад дууссан юм биш. Харин Бурхан Тэнгэрийн цанхыг нээгээд чиний амийг нээсэн. Тиймээс хадан булшны чулуун тагийг ч өхрүүлсэн. Тэгээ бидний түлхэж зайлуулах ёстой байсан хүнд тэдгээр чулуунуудыг Бурхан миний өмнөөс зайлуулдаг. Амьдлалтын эзэн миний бүхий л алхамын дунд надтай хамт байдаг. За хамт магтандаа дуулъя.
явах зам минь харанхуй байсан ч хамтдаа алхах юм. Сайн мэдээний гэрлийг дагаад гараас тань барин энэ дэлхийн намайг хаан хорсон ч ганхаж найгахгүй. Есүс бол Христ итгэлээр би алхнаа. 1 2 алхмаар эзнийг даган алхна. 새 걸음 내 걸음 3 4 алхамаар сайн мэдээг дамжуулна. Дэлхийн нуруугаа харуулсан ч би айхгүй. Есүс бол Христ сайн мэдээний замаар хамтдаа алхана. Нулимсны хөндийгөр өнгөрөн гарахтаач сайн мэдээний дуу надад хүч болдог. Эзний өгсөн замыг би орхихгүй. Есүс бол Христ. Амиар би алхана. 여러분들도 우리 조현정 선교사도 뵀잖아요. 처음에 시커맸었는데 지금 Та нар ч гэсэндээ ялгаагүй. Манай энэ чуусан илгээслийн мишнер ч гэсэн ялгаагүй. Анх уулзахад тэ ингээд хичнээн харанхуй байлаа. Тэгвэл тротын хэлбэрийн дуу дагаж дуулах хэмжээнд амар өөрчлөгдсөн. Шинэ эхлэл Есүс бол Христ. Шинэ хүч сорилт Есүс бол Христ. Үүнээс өөр зүйл бидэнд үгүй. Библийг бүхэлд нь нэг ишлэлээр товчлая гэвэл Есүс бол Христ. Өөр үг байхгүй. Энэ дотор хуучин гэрээний бяцхан хурганы агуулга багтсан. Тэр зөвгөнлийн үгэн доторх Христч би энэлхий дээр ирсэн байгаа Христч би үхсдийн дулаас амьдлна гэж амлагдсан байгаа тэр үг тэр чигээрээ биелэгдэж Есүс бол Христ гэдэг тэр итгэлийг өчөж байгаа хүмүүс өрөөгдөж ичгүрт орохгүй хийгээд авралыг хүлээн авдаг. Тиймээс Христ амьлалт бидний зам Бурхантай уулзах зам болсон. Тиймээс чи хошид Бурханы хүүгийн хар босож урагшил.
өөрийнхөөрөө босох юм бол бид сүрлээс өөр зүйлийг өдөхгүй. Бид Бурхны хөдөг өгсөн байгаа зүйлсийг хүлээж аваад түүгээр босох үед харанхуй нурж хоосрол хийгээд харанхуйг өгдөг тэр хүч чадлаас бид сугран гарч чаддаг, мултран гарч чадна. Тиймээс Есүс хуурамч харанхуйн хүч чадлыг эсэргүүцсэн хэлсэн. Хүний сүнсийг авралт хүргэх нь зөвхөн Есүс Христээс өөр үгүй. Есүсийн сүүлчийн тэр тунхаглал нь юу вэ гэвэл Бурхны хүү Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн нь гим нүглийн болоор үл итгэлээр амьдралын асуудлыг шийдвэрлэхийн тулд сатаны ажлыг нураагч амьдралтын сүнс Христийг бидэнд өгсөн. Есүсийн сүүлчийн тэр тунхаглал нь 1-р Иохан 3:8 тэр сатаны диаволын ажлыг нураах. Марк 8:33 дээр Есүс эргээд загалдагчдаа харж Петрт хандан тэ сатана тэ зайл гэсэн байна. Тэр сатаныг хөөдөг нь Есүс юм. Сатана миний хойноос ардаас зайл гэж тунхаглал тушааж чадах нэгэн бол Есүс Христээс өөр үгүй юм. Одооноос чи Бурхны ажлыг л бод. Ийхүү та бүхэнд Бурхны хөөд өгсөн Христийн тэр хүч чадлаар та бүхэн тунгаглах үед та бүхний амьдрал өөрчлөгдөж эхэлдэг. Харин бүх шашин яадаг гэж нэг гуйдаг. Гуугаал ингээд наминчлаад залбираад гуйж гувшдаг. Харин Христ сэтгэл хэлдэг зүйл юу вэ гэвэл Бурхны хөөгийн өгсөн хүүд байсан эрх мэдлийг түүнд итгэгч нь хэрэглэх боломжтой. Бидний өдөр тутмын хэрэгцээ зүйлс миний өмнө сүхрэх болтугай. Бидний бүтээсэн бүтээгдэхүүн бүх дэлхийд тархаж бүх дэлхийд гайхагдах болтугай. Тэгж байж бид дэлхийн илгээлт хийж чадна. Та бүхэн Бурхны хөөгийн өгсөн байгаа тэр Христийн эрх мэдлийг өөрийнхөө болгож хэрэглэхгүй юм бол одоо ч хормоо сүнсэн дотроо хөвж байгаагаас ялгаагүй юм. Тийм болохоор өөрийнхөө амьдралд тэгэрсэн чулууг өөрөө түлхэхээс өөр арга байхгүй. За өнөөдөр Матай номын 1-р Иохан 3:8 дээр ч гарч байгаа. Сатан нь хүний бодол үг яриагаар дамжуулан ажилдаг. Тиймээс та амаа нээхээс өмнө Есүс бол Христ гэдэгээс эхэл бодол санаа үг яриаг минь орж ирдэг.
үл итгэлийн үгсүүд гарах бүрд Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудаж байж минитер сатаны ажил нурдаг. 그래서 사탄은 Тиймээс сатан 십자가를 피하고자 하는 생각 안에 загалмайгаас зайлах гэсэн тэр бодол дотор бий. 기독교인들이 제일 못하는 게 누가복음 9장 23절 Христ итгэгч нарын хамгийн хийж чаддаггүй зүйлсийн нэг нь Лук номын 9:23. 예수님을 따라가면서 Тэг бүгд Иесусыг дагдаг гэдэг хэрнээ өөрийнхөө тэр бодол санааг хаях ямар ч хүсэл байхгүй. Тэг үргэлж тийм нөгөө нэг ийм гомдол, тэгэл нэг ийм буруутгал, тэгэл ийм дандаа ийм үг яриа сүрэг үзэл. Хүмүүс ингээд итгэмж ингээд чадлаараа ингээд хичээнгүйлэн Бурхны ажлыг хийж байхад тэг хажуураас нэг хүн үргэлж түүнийг нь хараад байнга энж тэйчгээ өөчлөө гоочлол хэрүүл болгоод байж байдаг. Тэг Бурхан өөрөө хийх юмыг тэгээд сайн дураар яриад тэр гомдолт яриад тэр замыг хаагаа байждаг. Өөрөө бүр айдас дотроо санаа зовлтоор дүүрэн. 그래서 오늘 그 사람은 하나님의 아들에게 주신 그리스도의 영을 내 몸에 주셨다. Тийм хүн байгаа бол энэ өдөр Бурхан тэг ингээд Христийг миний биед дотор өгсөн гэдэгт итгэхэд эхлүүл. 그리고 자기의 십자가를 지는 것을 사탄이 Лук ном 9:23 그래서 намайг дагагч нь өөрийгөө үгүйсгэн өдөр бүр загалмайгаа үрээд намайг даг. 1-р Коринт 9:27. Бидний хийх ёстой нэн даруй хийх ёстой зүйл нь өөрийгөө Христэд захируулах. 이거 내 몸을 쳐서 복종시키지 아니하면 버림을 받는 자가 되고요. 두려워하는 자가 되는 Өөрийгөө Христэд захируулж сурах үгүй бол бид айдастай хүлэгдэж хаягдж орхигдсон мэдрэмжийн дотроо байсаар байх болно. Тэгээд эцэст нь тийм нэгний сүүлийн буудал нь Илчлэл номын 21:8 байх болно. 두려워하는 자들과 믿지 않는 자들 Тэгээ орхигдогсод хаягдагсод айдас дотроо автагдад үл итгэгчид те хорон муу нэгэн алуурчин тайныг үлддэггүй. Тэгээ одоо ийм архинд мансуурагчд, хурамшданд чүтгчд, тэгээ худалч хурамгч нэгэнд эдгээр бүгдээрээ тэр тамийн гал тэдний хүлээж байна гэсэн байгаа. Тэг 1-р Коринт намын 15:31 дээр 31-нд бидний хувьд бахархал байх хэрэгтэй. Есүс бол Христ гэдэг тэр нэрийг би дуудаж байгаа шалтгаан нь би өдөр бүр өгөхийн тулд юм аа. 예수가 그리스도라는 그 이름을 들으면요, 여러분 За Есүс бол Христ гэдэг тэр нэрийг дуудах юм бол бидэнд өөр бахархах зүйл юу ч байхгүй. Таны одоо хийсэн гав яг муу хэн нэгэн хүлээн зөвшөөрөөл мэдээл тийм одоо зүйл нэг ч байхгүй. Өөрийнхөө мэдлэг тэгээ таны энэ чадвар мэдлэг энэ хүчээр тэр хэмжээний бүтээл гарахгүй байгаа гэдгийг гарахгүй чадахгүй гэдгийг хүн өөрөө мэддэг болдог. Тэгээ магадгүй цуглаан дотор миний эхнэр эсвэл нөхөр ирээд надтай хамт мөргөл эргэж байгаа бол Бурхан хийжээ гэж итэг. 날마다 죽는 놈이 뭔 소리가 나. 감동이 있어요. 여러분의 부인이 샤넬백 이거 소리 안 하는 것만 해도 여러분 기적 중에 기적이에요. 그 어떤 부인은 샤넬백을 너무 좋아해갖고 그것만 갖다 주면 막 일을 하고 막 엉뚱한 일을 저질러갖고 남편 빨아먹고 막 이래가지고는 지금 감옥 갈 부부가 하나 생겼어요. Тэг ямар ч ирсэн бидний одоо үлээ одоо хүмүүсийн талаар янз бүр 신세계 그 지하 백화점 내려가는 그것만 닿으면요
эхлэлгүүрт очих юм бол нөгөө нэг ингээд бүр энийг ч тэрийг ч авмаар санагдаад тэгээ бүр ингээд тисэж чадахгүй тийм мэдрэмж төрдөг болохоор ингээд огт ихтэлгүүр явдггүй гэсэн хүн ч бас байсан. Одоо жишээ нь очиод ингээд хүч чадлаа өөрийнхөө тэр хүсэл шуналыг дарж чадахгүй зээлийн карта зурчаад цүнхээ одоо тэр авсан байгаа одоо ид хөрөнгөө аваад дэлгэхлүүрээс гарах үедээ амьдрал чинь үнэхээр хүнд мэдрэгдэнэ. Үнэхээр танд хэлээ хин нэгнийг одоо битгий ингэж хин нэгний талаар битгий одоо бүр бод тэр би л өөрчлөгдөхөд болно. Тэг хин нэгнэр бүү шалтгаал. Хин нэгэнд бүү гомдол. Амьдлтын эзэн энд бас тэнд биш бидний өөрт нь итгэгчдийн дотор мөнхөд хамт оршин байна. Тиймээс Есүс Христийн төрхөн амьдлалт нь бидний ялалт юм. Нурд сурсан байгаа загалмайд хүлэгдэлгүйгээр бош хоосон байгаа Есүс үхэгчдээс амьдсан. Тэр үхлийн тэр Есүс үхлээс амьдсан. Амьдсан тэрээр өөртөө итгэгчдтэй мөнхөд хамт оршдог. Тэр хоосон бушнаас Есүсийн авраглалын эзний алдар эхэлсэн. Тэр авралын түүх амжилтаар бидэнтэй хамт байх боломж үйлс тийхүү эхэлсэн. За өнөөдөр нөгөө нэг Библиэс дээрээс харах юм бол зэрэг хоосон булшинд оршилгдсан байгаа Есүсийг одоо тосоор тослохоор эмэгтэйчүүд тос данхилан үнэртэн бэлдээд тэр булш руу очих үед аль хэдийн булшны чулуу зайлуулагдсан. Тэрэн дотор нь Христ байхгүй булш хоосон байсан байгаа. Бидний гим нүглийн асуудлыг загалмай дээр үхлээрээ дуусгаад амьдлтын өглөө амьдлалтаар амьдсан байгаа. Тэр амьдлтын эзэн үргэлж тантай хамт оршин байгаа гэдгийг мэдрэгтэн. Тиймээс та өчигдөр унтаад өглөө босохдоо амьдлтын өглөөг мэдэр. Амьдлтын баярын өдрөл амьдлтын сүнс байдаг юм биш үү? Өглөө болгон шинээр босохдоо амьдлтын эзний амьдлалт энэ өдөр миний амин дотор хамт амийг эхлүүлж байна гэж 창세기 3장 15절은 성취됐다. булш хоосон байсан. Эхлэл 3:15 дамлагдсан тэр хамлалт биелээ олсон. 그리스도가 살아나셨다고 6절 7절에 기록해 놓은 겁니다. 천사들이 그는 살아나셨다. Марк 16-гийн 6. 너희가 7. Тэр та нар загалмайд цовдлсан байгаа тэр Назарын Есүсийг хайж байна уу? Тэр амьдсан. Тэр энд байхгүй. Тэр энэ зүгээр түүнийг тавьж байсан газар. За ингээ хайгаад битгий тавиураад бай гэж. Тэг хүн өөр одоо зүйл намайг уруу татсан ч би түнд бүү авт амьдлалтын өглөөг өгтий.
өглөө бүр түүнийг мэдрэхэд болно. 그대와 나 이어진 길이 있다고 그러잖아요. 그대와 나 이어진 예수는 그리스도 하나님 만나는 길 예수는 그리스도 모든 죄를 사했네 예수는 그리스도 흑암 권세 꺾였네 예수는 그리스도 왕의 왕이 되신 주 기도하겠습니다. Хамтаа залбирцгаая. Есүс Христийн амьлалт нь бидний ялалт хэмээн айлтсан тул үнэхээр баярлалаа. 사탄의 머리를 상하게 하시고 Сатаны толгойг бэсгшгсэн аврал хийгээд дахлын бохил болсон эзэн Есүс Христийг би сүнс Христ миний сүнсэд мөнхөд хамт байх тэр эрүүлийг өгсөн бурхан танд баярлалаа. 이젠 인간의 절망 위에 Одоо хүний тэр зөвхөрлийн дээр Христийн нэрийг тунхагладаг нэгнээр амьдруулах болтугай. 제자들의 그 두려움 속 Дагалдагчийн айдсын дунд 터지는 것이 아니라 тэр тарж бодрох биш. Харин илүү гүн гүнзгий Есүс Христ гэдэг тэр нэрийг дуудаж илүү ойртон очих тэр замыг бидэнд бэлдсэн тул ариун сүнсний ажлаар дамжуулан биднийг илүү ихээр юрох болтугай. 사람 속에 머물러 있는 죄권세 사망권세 지옥 Хүний доторх гим нүглийн эрх мэдэл, тамийн эрх мэдэл, сатааны эрх мэдлийг нураахын тулд Бурхны хүү Есүс Христийн дэлхий дээр ирээд үхэгчдийн дундаас 3 хоногийн дотор амьлаж тийхүү Христийн сүнсийг бидэнд хүлээн зөвшөөрсөн тул энэхүү амьдлалтын тунхаглал, ялалтын туг, ерөөлийн зам болсон тул энэ өдрөөс ахуулан тэр нэрийг дууддаг нэгэн болно хэмээн бид шийдвэрлэсэн тул та бидний итгэлийн хүчлийг хүлээн авах болтугай. 그리스도를 버리고 도망 Христийг орхиж зугтсан байгаа дагалдагчид эсэргүүцэж татгалцсан байгаа Петр хийгээд итгэлийн орхин Имао тосгон руу буцаж явсан дагалдагч нарыг ч дуудаж тэдэнд үнэхээр тэнгэр хийгээд газар дээрх бүрх мэдлийг өгсөн тул энэ дэлхийн төгсгөл хүртэл бидэнтэй хамт байна гэж амласан байгаа. Эсний тэр амлалтын гэрээний үг яг одоо тэр чигээрээ миний амьдрал итгэлийн зам хийгээд энэ биеийн дотор мань сүнслэг итгэл болон ирэх болтугай. 부활의 하나님 그리스도는 Амьдлалтын бурхан Христ 가지 실패를 бидний үе олон алдаа дутагдлыг ялан дэлэх Иvēлийн эзэн гэдэгт би итгэж байгаа тул 지는 자가 되게 Ивэл рүү шилжсэн тэр нэгнээр амьдруулах болтугай. 다시는 사탄의 Дахин сатааны 노릇하는 자가 아니라 боолчлол байхгүйгээр Христийн дотор 새로운 피조물로서 шинэ бүтээлийнхээ хувьд 되고 왕 같은 제사장의 직분을 가지고 хааны эрх мэдэл дотроо гэр бүлтэй амийг дамжуулж, үр удамдаа амийг дамжуулж, ажлын газар хийгээд чуулгандаа амин болсон тийм бурхны хүнээр амьдруулах болтугай. 우리를 창세기 3장 15절 구속사의 증인으로 Биднийг авралын гэрчлэгч 증인으로 대속주의 제자로 우리를 불러싸우니 болгон дуудсан эзэн 우리 삶에 나타나게 하옵소서. тэр гэрчлэл миний амьдралд биелэгдэх болтугай. 수많은
수많은 증인들에게 나타내 주셔서 하나님의 나라를 증거하셨던 것처럼 Юу олон хүмүүст илэрхийлэгдэн Бурхны хаанчлалыг гэрчилсэн тул 이제는 하나님의 나라 бидний доторх будрамой зүйл зайл хэмээн тунхаглан Бурхны хаанчлалын дотор амьдрах тэр нэгүслийг бидэнд өгөх болтугай. 오늘 부활의 주 Амьдлалтын эзэн Есүс бол Христ гэдэг тэр өчлийг хэлж байх үед бидний айдас итгэлээс сэтгэлд хүрдэг гэсэн тул тэр үг тэр чигээрээ бидний амьдралд биелээ олж 예수가 그리스도 Есүс Христ гэдэг итгэлийн үчил дотор 옮겨지는 자 되게 하옵소서. гониглал баяр хөөрөөр солигдох болтугай. 병든 자가 치유받는 Өвчлөлттэй нэгэн эдгэрлийг хүлээн авсан нэгүсэл байх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.